байцгаана уу? Найзууд дөрөв твээс подкастын маань 2 дахь дугаар хүрэх гэж байна. За ингээд найзуудтайгаа баг 3-7 хоногийн дараа уулзчаадаа баяртай байна. За та эдгээр маань сайхан юу байна? За сайн уу бүгд сайхан байна. Дэжгүй энэ өдөр мэндийг хүргэе. За Австралиар сайхан юу байна давынгаа? За манай Австралид өвөл болж байна. Нилээн хүүтэрж байна. Бүгдээрээ цуцаа хуцаанд орсон байж байна да. За номна Америкаар сайхан юу байна? Нью-Йорк хотоор сайхан. 50. Та бүгд одоо уусаа мэдж байгаа үү? Дэлхийд даяар өглөө болгоно гоё сенсацтай сэрдэг штэ тий. Манай шинэ ерөнхийлөгчөөс болоод тэгэл адал явдалтай л байцгааж байна да. Тэгээд Богиор сайн юу байна да? Хоккайдогоор юу байна? Манай Японд одоо яг гоё дулаараад яг зам болохгүй бол манай Хоккайдо ч айгүй гоё уур амьсгалтай. Нөгөө Монголтой ер нь төстэй тэгэл яг гоё уйлрал нь эхэлж байна. За манай Ирланд Даблоотод одоо зам болоод их гоё дулаарч байна. Гэхдээ бороо их орж байна. Өнөөдөр бол одоо ингээ бүтэн өдөр бороо ороод тэнгэр нилээн бүрхэг тийм байна. За өнөөдөр бид нэр ямар сэдвээр ярих чав вэ гэхлээр амьдарч байгаа бүх энэ дөрвөн орондоо сургууль цэцэрлэг ер нь ямар байдаг вэ? Хүүхдүүдийн сургууль боловсрол тий сургуулийн төлбөр гэх мэтчлэн сэдвүүдээр хоорондоо ярилцгаж байна. Тэгээд бид нэр дөрүүлээ ээжүүд байгаа. Ингээд бүр бага насны цэцэрлэгийн наснаас ахуулаад ахлах сургуулийн зарим нь 1, зарим нь 2 хүүхдийн ээж тийм хүмүүс байгаа. За тэгээд шууд асуултанд орох уу гэлээ. За тэгээд За эхний асуулт маань хүүхдүүдээ одоо бид нар гадаадад очиж амьдраад хамгийн түрүүний бас их том чухал асуудал бол хүүхдээ сургуульд оруулах гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ хүүхдээ яаж хэрхэн сургуульд оруулсан бэ? Сургуулийн сонгохдоо юуг анхаарсан бэ гэдэг асуултаар яриагаа эхлэе гэж бодож байна. Маш сонирхолтой. Тэгээ яг уусаа ээжүүд биднэрт нөх хүүхдүүдийн сургуулийн асуудал бол маш чухал асуудал гэдэг шүү дээ. Би Япон улсаас боги ярьж байгаа шүү. Тэгээд би ч гэсэн хүүхдээ сургуульд оруулахад нь бол аюу ач холбогдол өгч ийсэн. За шууд сургуульд оруулсан гэхээс өмнө би эхлээд Японы боловсролын тогтолцоо тэр дундаа одоо цэцэрлэгээс ахлах сургууль хүртэлх шатлалын онцлогийн талаар товчхон хуваалцаад тэгээ энэ асуултанд хариулъя гэж бодож байна. За басны зүйлийг онцлоход бол Япон дотроо ч гэсэн ер нь бүс нутаг хот хоорондоо бол баг зэрэг ялгаатай зүйлүүд байдаг. Миний хувьд бол Японы 3 өөр хотод ажиллаж амьдарч байсан туршлага дээрээ тулгуурлаад ярих юм шүү. За Японд бол боловсролын тогтолцооны бүтэц гэх юм бол ер нь цэцэрлэгийн хувьд 2 төрөл байдаг. За нэг нь бол хүүхдийг 2 сартаагаас нөх боломжтой. 0-5 насныхан зориулсан одоо яасал монголоор бол одоо яасал өдөр өнжүүлэх хүүхдийн цэцэрлэг гэдэг хойкэн гэж байдаг. Энэ нь бол нөгөө эсэг гэх нь яг ажилтай одоо гэр бүлд зориулсан. Өөр бол нөгөө 3-5 насны хүүхдүүдийн одоо сургалтын агуулгатай бэлтгэл цэцэрлэг гэж байдаг. За тэгээд тэрнийхээ Монголд бол яг ийм 2 цэцэрлэг бол ийм 2 янз нэг байдгүй шүү дээ тий. Энэ нь бол бас онцлогтой байх гэж бодож байна. За тэгээ бага сургууль 6 настаас эхлээ 6 жил суралцсан. Тэгээд дунд сургууль 3 жил, ахлах сургууль 3 жил гэж ерөнхийдөө 12 жилийн сургалттай. Энүүгээр бол бас Монголд бас сүүлийн үед 12 жилтэй болсон учраас адилхан болсон. Гэхдээ нөгөө бага сургууль, дунд сургуулийн жил нь жоохон өөр байгаад ах шиг байлаа. За Японы хичээлийн шинэ жил нь бол ерөнхийдөө 4 сард эхэлдэг. Тэгээд оных нь 3 сард дуусдаг. Тэгээ хүүхдийнхээ сургуулийг сонгохдоо бол түрүү хэлсэнчлэн нэлээд ач холбогдол өгч сонгож байсан. Гэхдээ яг яаж сонгох яхаа мэдэхгүй. Тэгэл сургуулиуд нь бол ерөнхийдөө нөгөө оршин суугаа харьяал нь аягүй чухал байт юм билээ. Тэгээ өөрөөр хэлэх юм бол тухайн сургуулийн харьяанд нь л амьдардаг хүүхдүүдэд тэр сургуульдаа явах эрхтэй гэдэг тийм. Монголд бол яг тийм харьяал байдаг ч гэсэн харьяалын бос сургуульдаа ч гэсэн аягүй их явдаг. Хувийн сургуульд ингээл явдаг байдаг шүү дээ. Энд бол ихэвчлэн бол яг тэр харьяалынхаа сургуульд л явдаг гэсэн онцлогтой. Тийм болохоор миний хувьд бол манай гэр бүл ч гэсэн анх сургууль сонгохдоо за эхлээд тэр амьдарч байгаа хотынхоо сургуулиудыг нь судалсан. За тэгээ эргэн тойрныхоо хүмүүсээсээ Японы найзуудаасаа ч юм уу зөвлөгөө аваад за байршлын хувьд ерөнхийдөө хотын төвд байрлалтай, боломжийн үнэлгээтэй, тэгээ нэр хүндэн сайтай тийм улсын сургууль сонгох нь ерөн зүйтэй юм байна гэж одоо шийдээд
Тэгээд тэр сургуулаа шийдснийхаа дараа яг тэр харьяанд нь байгаа байраа хайгаад тэгээд анх тэр яг амьдрах байраа ч гэсэн тэр сургуулаас хамаарч бас сонгож исэн. Тийм. Тэгээ ерөөхдөө бол одоо миний амьдарч байгаа газар нэг монголоор төсөөлөх юм бол манай хүүхд яг нөгөө нэгдүгээр сургуульд л яваад байгаа юм байна гэж ойлгоод байгаа. Тэгээ манай гэр нэг цирк авцаал тий. Төсөөлөлөөр бас нэг тиймэрхүү одоо амьдарч байгаа. Тиймэрхүү мэдээлэл Яг сургууль орох процесс нь ямар байд юм болоо? Яаж одоо хүүхдээ сургууль бүртгүүлээд яг яаж оруулт юм бол? Тийм нөгөө сургуулийн нөгөө хариаллаараа орчдөг учраас яг нөгөө цэцэрлэгээс авахгуулаад яг тэр хариалтанд байгаа 6 нас хүрэх хүүхдүүдэд бүх нөгөө шуудангаар мэдээлэл ирчдэг. Яг нэгдүгээрээ сургуульд орох, нэгдүгээр одоо ангид ороход нь ийм хэрэгтэй шүү, ингийн шүү, тэгвэ шүү гэх бүх мэдээлэл нь яг тэр хаягаар нь хүрээд ирнэ. Тэгэхээр яг нөгөө тэр нөгөө тухайн тэр дүүрэг дээрээ тэр бүртгэлтэй байдаг учраас бүх тэр нөгөө 5 наснаас эхлээл хүүхдүүд ингээ бүртгээ явчихдаг юм байлээ. Тэгэл тэр мэдээллийнхэн дагуу харж байгаа л за энэ сургуульд ингээл тэрнийхэн дагуу явчихдаг юм байлээ. Үгүй тэгээ сая 4 сард хичээл нь эхэлдэг гэсэн үү те. Тэгэхээр зуны амралт энэ төр байд юм уу? Тийм зуны амралт байгаа 4 сараас ерөнхийдөө хичээлийн шинэ жил эхлэв. Зуны амралт бол 7 сараас 8 сарын дунд хүртэл юу айгүй богинохон байдаг. Миний амьдарч байгаа Хоккайдод бол ноднон хүртэл 3-7 хоног л амардаг байсан. Зуны амралт нь 3-7 хоног. Ноднонгоос эхлээд сунгаад 4-7 хоног бол сунгаад өвлийн амралтыг нь тэр 7 хоногийг нь багасгасан байдаг. Тэгээ одоо дээдл нь яг хүүхдүүд бол 4-7 хоног л 100 амардаг. Монголд бол шууд 3 сар амардаг шүү дээ тий. Тэгээ сони юм байна. За Австралид ямар байдгүй? За Австрал би цэцэрлэгээс эхлээд ярьчвал бас илүү сонирхолтой болоо гэж бодлоо. Австралид болохоор цэцэрлэг хүүхдийг 6-7 хоногтойгоос нь эхэлж авдаг. Тэгээ манай Монголд бол 2 наснаас эхэлж авдаг штэ тий. Тэр бас нэлээ надад анх тэрийг сонсоод бүр ингээд аюу сонь санагдчихсан. Тийм. Тэгээд төлбөрийн хувьд гэх юм бол хэрвээ та Австрали улсын иргэн юм уу байнгын оршин суух виза байхгүй байх юм бол өдрийн $130 байдаг дунджаар. Тэгээд ер нь аль $120-оос эхлээд $150 хооронд байдаг. Одоо байршлаасаа шалтгаалаад. Тэгээд ер нь бол Австрали цэцэрлэг бол хамгийн үнэтэй гэрээ дэлхийд дээгүүрч агстай юм байлээ. Монголтой харьцуулахад бол аюу үнэтэй юм тийм ээ. Тийм өдрийн л одоо Монгол мөнгөөр 300,000 орчим болчихж байна гэсэн үг байхгүй юу? Тийм цэцэрлэгийн хувьд тийм байгаа. За сургуулийн хувьд гэх юм бол мэдээж нөгөө бусад улс орнуудын адил хувийн болон улсын сургууль гэж 2 янз байдаг. Тэгээд хувийн сургууль нь бол жилийн төлбөр нь $6,500-аас эхлээд $25,000 хүртэлх төлбөрүүд байдаг. Тэгээд улсын сургууль нь бол мэдээж яг өөрсдийнхөө иргэд болон байнгын оршин суух визатай хүмүүст бол төлбөргүй байдаг. Ямар ч төлбөргүй байдаг. Харин оюутны визатай юм уу өөр бусад визатай хүмүүст бол нэг хүүхдийн жилийн төлбөр нь Австрали $12,000 байдаг. Тэгээд одоо миний хувьд гэх юм бол манай хүүхд бид нар байнгын оршин суух визатай учраас манай хүүхд бол сургалтын ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр суралцдаг байгаа. Би нэг юм асуухад энэ сая айгу үнэтэйгээд ярьлаа шүү дээ. Манай хуучин ажиллаж исэн нэг Австрали хүн байсан юм аа. Тэгээд тэр хүн маань зээ хүүхдэн төрсөн гээд амар баярлаад тэгээд хамгийн сонир нь манай ихнэр ажлаасаа гарч байгаа. Тэгээд зээ охиноо харахын тулд би тэгээд үнэтэйг нь ойлгож байна. Гэхдээ бүр ажил хийж байгаа хүн ажлаасаа гартал тийм үнэтэй юм уу? Харин тий. Би нөө түрүү хэлсэн шүү дээ австралч угаасаа нөө цэцэрлэг нь бүр хамгийн үнэтэйгээр алдартай гэдэг. Тэгээд тэр бол ер нь бол энд банк ер нь одоо болдог одоо тохиолдол гэх юм уу? Ер нь бол ээж нар нь хэрвээ 2 юм уу 3 хүүхэдтэй байх юм бол ер нь ээж нь хөвчлэн гэртээ хүүхдүүдэд хардаг ихэнх айл гэр бүлүүд. Тий. Эсвэл одоо манай Монголоос ирээд энд яг амьдарч байгаа хүмүүс болохоор ээж нь одоо өглөө нь хүүхдээ хараад аав нь тэр үед ажиллаад тэгээд аавын ажилласаа буугаад ирэхээр ээж нь оройны ажил хийдэг ч юм уу те. Тэгж аягүй тийм зөгцөж ажил хийдэг. Харин тийм байна те. Тэрийг бас сайн бодож явахгүй бол те хүмүүс. Тэр цэцэрлэгийн насны хүүхдүүд бол ер нь маш төлбөр ихтэй байх нь шүү дээ. Тийм өндөртэй юм байна тий. Тий. Тэгээ яг одоо миний хувьд болохоор яг бид нөө байнгын оршин суух визатай учраас бид нар 70% хөнгөлөлт авдаг улсаас. Тийм. Тэгэхээр нөө $130 биш бид нар яг тэр нөө тухайн орлогоосоо хамаардаг байхгүй. Тэгээд тийм болохоор 70%-аас эхлээд бараг 90% хүртэлх хөнгөлөлт авдаг. Тэгээд манай хүүхд болохоор одоо өдрийн $33 хавцаа төлдөг.
Тэгэхээр бид хоёр ингээд ээж аав хоёр нь ажиллаа хийгээд ах нь ингээд цэцэрлэгтээ явах боломжтой байгаа. Өөр асуулт. Америкийн хувьд ямар байна намна? За Америкийн ерөнхийдний хотод бүгдээрээ мэдж байгаа. Тэ нэг 12 жилийн боловсралтай тэгэл цэцэрлэг энтертэй. Нэг ялгаа надад яхаа тодтогч хэлэх юм бол 12 жилдээ хэрнээ 6 настай биш 5 настайгаас нь хүүхдүүд ороод идэг байхгүй. Тэгэхээр би баг 13 таа гэж би бол 13 жил гэж баг хэлмээр. Тэгээд тэр бусдаар бод тэгээд цэцэрлэг 10 жил тэгээд коллеж их сургууль гэх тэ айлчсэн ерөнхий тиймэрхүү бүтцтэй яана манай муур орж ирж байна уучлаарай. Тэгээд за миний хувьд сая Богийн хэлсэнтэй адилхан харьяал айгуу хамаатай. Тэгээд яг тэрүүгээрээ бид нэр байраа сонгоод тэгээд тэрнийхээ дагуу харьяал их сургуульд орсон. Манай охины хувьд болохоор одоо 7 настай учраас би ерөнхийдөө бага насны хүүхдүүдийн сургууль цэцэрлэг талуу илүү ярих илүү туршлага байна. Тэгэхээр юу яагаад цэцэрлэгийн хувьд болохоор Америкт ер нь ихэнх хүмүүс хувийн цэцэрлэгт илүү явдаг. Улсын цэцэрлэг гэдэг юм маш хүртээнч багтай. Тэгээд үн төлбөрийн хувьд бол тэгээд ойролцоогоор $2000 тэгээд тэрнээс дэше. Тэгээд бүр жоох хүүхдүүд бүр үнэтэй болно те. Тэгэхээр бас Австрали шиг хөөрхөн үнэтэй. Тэгээд их сургуулийн хувьд болохоор 10 жилийн сургуулиуд болохоор улсын, хувийн тэгээд дээр нэмэх нь chapter сургууль гэж байдаг байхгүй. Тэр нь нэг юугаараа ялгаатай вэ гэхээр улсаас тэтгэмжээ авсан хэрнээ дотоод боловсролынхаа програмыг өөртөө шийдэж болдог. Тэгээд чанарын хувьд болохоор дунд нь гэж үздэг одоо хувийн сургууль, улсын сургууль хоёрын дундуур. Тэгээ манай охин бол chapter сургуульд явдаг. Тийм байгаа. Хүүхдээ яаж сургуульд анх оруулжсэн бэ? Сургуульд оруулахад бол юу яасан эхлээд нөгөө нэг харьяа эхлээд эднийх нөгөө нэг хөгжсөн газараа бүгд л адилхан байдаг хэлтэй. Нөгөө сургуулиудыг ингээд жагсаацсан байдаг чанараар нь тэгэл тэр нь их тийм нээлттэй. Тэгэхээр юу гэж саж байгаа гэхээр тоо тэгээд унших literacy гэдэг уншилтаар нь чадсан. Тэр жагсаалтын дагуу ерөнхийд нь харж агаад сургуулаа сонгож байгаа. Тэгээд тэр харийнхаа байрыг сонирхоод тэгээд яг байрнаа гэрээ ихээс өмнө сургуультайгаа холбогдоод одоо сул орон зай байгаа гэдгийг асуусан. Тэгэхгүй бол байхгүй болоо шүү дээ. Тэгээд тэрийгэ тодруулаад хүүхд авах зай байгааг мэдснийхээ дараа байраа гэрээгээд тэгээд охиноо оруулж исэн байгаа. Бас нэлээд юмнуудаа төлөвлөхгүй бол бас болохгүй юм байна тийм ээ. Харин тийм. Өөртөө тэгээд ер нь харьяалынхаа сургуульд apply хийгээд одоо тэгээ бүртгүүлээд ордог гэсэн үг тий. Тийм яг тэгж болдог. Chapter school sorry. Улсын сургууль яг бүгд юм байхгүй. Chapter school-ийн хувьд болохоор яг тэр шаардлага бол харцсан багтаа. Хувийн сургууль бол бүр хүснээр орши тий амар үнэтэй тэгтэй. Chapter сургууль нь төлбөртэй юу? Тэгэхээр chapter сургууль гэдэг нь улсын учраас төлбөргүй. Тэгтээ жоохон орохын тулд нэлээд эртнээс бүртгүүлээ түлээж агаад жоох өрсөлдөө ихтэй байхгүй. Тэгэж орж болдог. Тэгэхээр шалгалт малгалт өгнө гэсэн үг орохдоо. Тийм хөө шалгалт энэ төр бол байхгүй тий. Сайн нөгөө 5 наснаас нь ордог гэсэн чинь тэгэхээр баг сургуулийн 1-р анги хүртэл баг сургууль гэж явдаг үлээ. Баг сургууль болохоор 5 наснаас ороод тэрийг болохоор kindergarten гэдэг байгаа байхгүй. Тэгээд 1-р анги, 2-р анги тэгээд 4 билүү 5 дахь анги хүртэл нь явдаг. Янаас тэрийг сайн би чэйж мэдэхгүй байна. Тэгээд надад яг дундуур жоохон далигаад ярихад тэгээд 5 настайгаас нь орж байгаа учраас тэр үедээ тэгээд үсэг уншаад эхэлчихсэн. Тэгэхээр монголчууд нэгээс нэхлээр үсэг эхлээд 12 сард бүх үсгийн баяр хийдэж тийм юм бол байхгүй. 5 настай бүх юм хэд уншаа. Тэгээд 1-р анги гэхэд ерөнхийдөө хөөрхөн богино хэмжээний юм уншаад эхэлсэн байдаг. Тэрүүгээр жоох арай өөр юм уу? За баярлалаа найзуудаа. За би Ирландын талаар ингээд өөрийнхөө туршлагаас хуваалцъя гэж бодож байна. Тэгээд манай би анх эрэхтэй манай хоёр охин 3 болон 4-р ангид орсон. Тэр нөгөө бага сургууль. Тэгээд анх яаж сургуульд хүүхдээ оруулж ирсэн бэ гэхээр
ойр хавийнхаа ингээд сургуулиудаас бас яг харьяалал бас энэ Ирландд нэлээд чухал байдаг. Тэгээд харьяаллын давуу ойр орчмынхаа сургуулиудад apply хийж агаад тэгээд сургуульд оруулсан байгаа. Тэгээд энд болохоор нэг Монголоос жоохон бус газруудаас бас жоохон ялгаатай юм нь болохоор бага сургууль тэгээд шууд ахлах сургууль гэж байдаг. Дунд нь одоо middle school гэж байдаггүй гэх юм уу. Тэр нь болохоор ер нь 7 дугаар ангиасаа болохоор шууд high school болоо явчихдаг байгаа. Тэгээ манай бага охин болохоор бага сургууль, том охин болохоор ингээд бага сургуулаа төгсөөд ахлах сургуульд орсон. Тэгэхээр би ахлах сургууль болон бага сургууль хоёрын талаар мэдээлэл надад бас багсаа байгаа гэсэн үг. Тэгээд тэрнийхээ туршлагаас хуваалцъя гэж бодож байна. Ерөнхийдөө Америкт бас нэлээд төстэй юм шиг санагдлаа. Ингээд хүүхдүүд нь аюу багаас одоо junior infant, senior infant гэдэг ингээд 1 2 дугаар анги нь бол ерөнхийдөө жоохон цэцэрлэг шиг. Тэгэхдээ бас үсэг тоомоо заагаа явчихдаг. Тэгээд ерөнхийдөө 3 дугаар анги нь манай одоо 1 2 дугаар ангийн хүүхдүүдтэй адилхан гэх юм уу яг аль биесны юм хичээл ороо явдаг гэсэн үг. Тийм ялгаатай санагдсан. За тэгээд хүүхдүүд бол ер нь жоохон болохоор ингээ айлч газар айгүй хурдан ингээд тасан зохицдог юм шиг санагдсан. Манай хоёр бол хэлний тийм мэдлэг тийм сайн байгаагүй. Гэхдээ айгүй хурдан орчиндөө засаад ингээд сургуультай явсан байгаа. За тэгээд манай охин болохоор том охин болохоор бага сургуулаа төгсөөд тэгээд ахлах сургуульд орсон. Тэгээд ахлах сургуульд ороход болохоор харьяалал бас хамаатай ч гэсэн бид нар өөр одоо сайн гэж бодож байгаа сургуулиуд руугаа бас apply хийж болдог. Тэгээд бид нэлээд олон сургууль судалж агаад 10-аад сургууль руу ингээ apply-даад тэгээд нэг 3-4 сургуулиас ингээд хариу аваад одоо орж болно гэсэн зөвшөөрлийн одоо захиа ирээд тэгээд тэрнээсээ харж агаад ерөнхийдөө гэртээгээ ойрхон гэсэн тэгээ бас нэлээд одоо сургалтын одоо туршлага сайтай тийм нэлээд хуучны тим сургуульд охиноо оруулсан байгаа. За ерөнхийдөө бол энэ асуултын хүрээнд иймэрхүү байна. Хайдас маань асуух байгаа юу? Би нэг юм асууж чи сая анх эхлэхдээ нөгөө нэг бороо орж ин гэдэг чинь би нэг зүгээр сонирхож сонсч байсан. Ирланд чинь бараг 220 өдөр жилийн 220 өдөр нь бороо ордог гэ би тэгээ банил бороотой гэдэм байлээ. Тэгээд яхаа тийм их бороотой байхаар та сургууль хийхдээ хичээд намд нөлөөдөг болдог гэж бодсон. Тийм одоо Ирланд ч өөрөө юм ер нь арлын улс байгаа. Тэгээд ийм арал болохоор цаг агаарын хувьд бол нэлээд ийм амархан цаг агаар нь солигддог. Нэг харахад л бороо орно, эсвэл салхитаал, эсвэл ингээл нар гараал ингээд цаг агаар нь нэлээд хурдан солигддог. Тэгээд анх ирээд бол тэрнтэй дасан зохицох гэж бас нэлээд сонирн байсан ер нь. Тэгээ бороо бол үнэхээр их ордгоо. Тэгээд одоо хүртэл бороо орж лээ. Гэхдээ нэг анзаарсан юм гэх юм бол манай монголчууд ингээл бороо мороо орохоор ингээд хүмүүсийн ажил саатах ч юм уу ямар нэг юмнууд бас болдог шүү дээ. Хүмүүс эсвэл ажлаа хойшлуулдаг ч юм уу. Нэг тиймэрхүү юм болдог. Энд бол за тэгэл ер нь цаг агаарын ямар ч нөхцөл байдлыг бол хүмүүс нэг тоодгүй дээ. Тэгэл бүх юм үргэлжлэлгээрээ үргэлжилж байдаг. Тэгээ бороо мороог бол үнэндээ л тоодгүй байгаа шүү. За тиймэрхүү байна. Нэг таадаас дахиад нэг сургуулийн нөгөө нэг 1-р ангид бүгдээрээ орсон хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь анх 1-р ангид ороход нь ер нь эцэг эхчүүд нь хүргэж өгдөггүй, хүүхдүүд нь шууд сургууль руу өөрсдөө явчихдаггүй яадаг вэ? Одоо манай энэ Японд бол хүүхд нь яг 1-р ангид ороод эхний өдрөөсөө шууд ер нь бүгд ганцаараа сургууль руу явах хэрэгтэй байдаг. Тэгээ би бол надад тэр айгүй хэцүү санагдал нөгөө анх нөгөө чадхуулгаар санаа зовоол ихэндээ жоохон хүргэж өгөөл эсвэл жоохон холоос харж марж яваал те ер нь эхний ингээд дасгах гэж бас нэлээд хугацаа орж исэн. Нөгөө одоо ээж хүний хувьд сэтгэл зүгээ бэлтгэд гэсэн үг шүү дээ. Хүүхэд бол айгүй хурдан дасчдаг юм байлээ. Тэгээ бид нар ч бол нөгөө арай жоохон гэж одоо шууд ганцаараа ингээд бараг 10-15 минут алхаад ингээд явна гэхээр арай бэлэн биш юм шиг. Япон ээжүүд бол ерөөсөө нөгөө өөрсдөө ч тийм байсан учраас ерөөс тоодох юм байлээ. Та ямар байсан бэ? Манай Америкт Монгол шиг штэ. Тэгээд хүүхд төрөж өгöd одоо тэгээ 10 хүртэл нь бид болтой хөргөж өгөх бах. Тэгээ улсын уг нь бол аюу байдаг, автобус байдаг. Гэхдээ тэр нь жоохон зайтай байлдаг. Харьяалынхаа сургуулиуд хөргөж өгнө. Манай хотод учраас ойрхон тэгэхээр алхаал эсвэл дугуй унаал хүүхд өргөж өгдөг дөө.
Австралид болохоор нэлээ өөр юм байна. Та хэдийн усудаас яадаг вэ гэхээр хүүхдийг яг 5 дугаар анги хүртэл нь бол ээж аав нь яг хүргэж өгөөд авах хэрэгтэй байдаг. Тэгээ хичээлийнхэн цаг нь болохоор өглөө 9-өөс 3-ын хооронд байдаг байхгүй. Тэгэхээр тэнд заавал эцэг гэх нь хүргэж өгөөд авах хэрэгтэй байдаг шүү. Тийм. Тэгээд одоо манай хүүч нь яг 4-р анги учраас заавал аав нь өглөө буулгах эсвэл би заримдаа ажил гайгүй өдөр эхэлж байгаа бол би заавал хүүгээ хүргэж өгдөг. Тэгээ авахыгаа ч гэсэн бас зохицуулдаг. Хэрвээ бид тээр хоёлаа ажилдаа байх юм бол хүүгээ нэмэлт дугууланд өгчдөг. Тэгэхээсгүй бол хүүхд бол дангаараа ирнэ гэж болохгүй. Яагаад тэгэхээр одоо 4-р анги хүүхд учраас тийм. Тэр нь бүр ингээд хэрвээ тэр хүүхдийг ганцаараа ингээд явуулах юм бол тэр бүр хууль зөрчиж байгаа юм болно гэсэн үг. Бид нар өөрсдөө ээж аав нь өөрсдөө асуудалд орно. За Ирландд болохоор хүүхдүүд бас бага ангийн хүүхдүүдийг ер нь ээж аав нь заавал хүргэж өгч аавна гэд тийм байдаг. Тэгээд жоохон том болоод ирэхээр нь одоо манай Монгол шиг өөрсдөө бие дагаад явуулдаг. Гэхдээ бага ангийн хүүхдүүдийг ингээд та авах уугүй юу гэдгийг эцэг эхээс нь одоо нэг одоо зөвшөөрлийн анги авдаг. Тэр нь болохоор нэг 4-р ангиас дээш тийм хүүхдүүдийг хэрвээ авахгүй ингээ өөрөө явна гэх юм бол өөрөө тийм бичиг хийж өгдөг сургуультай. Тэгээд тэр нь өөрөө ингээд тэрнээс биш ингээд сургуулаас нь тийм эцэг эхээс бичиг зөвшөөрөл өгөөгүй болвол хүүхдийг ганцаар ангийн сургуулаас нь бол гаргадаггүй. Тэгээд эцэг эх рүү залгаад ингээд хичээл тарсан байна яасан бэ гэдэг ингээд асуудаг. Ер нь бол одоо тэгж зөвшөөрөл энэ төр бичиж өгөхгүй ч юм уу эсвэл тэгээд хичээл тарсны дараа ингээд хүүхдээ авахгүй ингээд хоцрох ч юм уу тийм юмд бол багш нар сургууль нь бол нэлээд дурггүй одоо тийм хандлагатай байдаг санагддаг. Яа тэгэл ингээд багшийн цагаас бас ингээд авч ерөнхийдөө нөгөө эцэгхийн хариуцлага гэдэг үгнээсээ тэр нь бол нэлээд дургу байдаг санагддаг. Тэгээ манай хоёр хүүхдийн хувьд болохоор өөрсдөө хоёулаа болохоор их чинь арай жоохон том болохоор хоёулаа хамтдаа ингээд явцдаг байсан. Тэгээд Монголтой бол харьцуулахад одоо машин тэргийн одоо нэгтрэл багтаач гэх юм уу те ерөөхдөө ингээ замаар нь баг машинтай тэгээд нийтийн тээвэр нь хүртээмжтэй болохоор ингээ өөртөө явхад харьцангуй аюул багтай байдаг санагддаг. Тэгвэл айгүй юуны Японд тэгвэл тийм юм байна тий. Японд би нөгөө жоохон аюулгүйгээр алдартай үстэй тий. Гэхдээ би бол амар санаас аваад сүүл рүүгээ нөгөө 1-р ангид байхад нь би нөгөө GPS-тэй юм нөгөө таг аваад цүгэнд нь зөвлөж өгдөг байсан. Тэгээ сургуультай орохоор надад мессеж ирээл, сургуулиас гарахаар мессеж ирээл. Тэгээ тэрийг нь байн хараад эхний 1-р ангид нь бол айгүй тийм төгшүүртэй жил байн санаа зовстой байсан. Дасааг болохоор тий. Ерөөсөө дасааг болохоор айгүй тийм дасахад хугацаа зарцуулж исэн. За ингээд дараагийн асуудал орё гэж бодож байна. За дараагийн асуулт маань болохоор илүү одоо сургалтын онцлогтой холбогдсон асуулт байгаа. Тэр нь болохоор за жишээлбэл Монголоос одоо сургалт нь юугаараа өөр байсан бэ? Сургалтын одоо арга барил нь одоо жишээл юугаараа өөр байсан бэ? Тэгээ сургалтын хөтөлбөр, сурах бичиг зэрэг нь хэр ялгаатай юм болоо? За бас тухайн улсын юм онцлог нь ямар юм болоо? Тэ за багш нарын хүүхдтэй харьцах харилцаа хандлага тий хүүхдийн хөгжилд анхаарах зэрэг байдлууд нь дээр та хэд маань санал бодлоо хуваалцааж. За Японы одоо туршлагаасаа яриа. За мэдээж нөгөө наад захын яг сургалтын арга барил, хүүхдэд ханддаг хандлага, тий сургуулийн өдөр тутмын соёл гэдэг ер нь бол бүх зүйл нь Монголоос өөр. За мэдээж кино дээр харсан Японд болоод чинь хамгийн наад зах нь бол сургууль руугаа гадны гуталтайгаар ордоггүй. Хүүхэд болгон үүдэндээ гадны гутлаа тайлаад дотор өмсөх гутлаа солиод орно. Сургуулийн цэвэрлэгийг бол Монголд бол одоо тусдаа цэвэрлэгч хийдэг ажлыг бол Японд бол сурагчид өөрсдөө хийдэг. Энэ нь бол зөвхөн орчны цэвэр байдал биш ер нь харин ч одоо хариуцлага, багаар ажиллах чадвар ч юм уу тий өөрийн хийсэн зүйлдээ хариуцлага хүлээх тийм хандлагыг одоо багаас нь суулгаж өгдөг юм шиг санагддаг. За тэгээд өдрийн хоолыг бас сургууль дээрээ тийм айгүй тийм хүмүүжүүлж өгдөг юм шиг санагддаг. Тэгээ өдрийн хоолыг бас бүгд сургууль дээрээ иддэг. Айгүй тийм орц найрлага нь тодорхой. Тэгээ баланстайгаар хоолдог болохоор ер нь бол Японд айгүй санаа зовхгүй айгүй амар байдаг. Тэгээ бүх тэр орц найрлага бүх юм эцэг эхчүүдэд нь мэдээлэл нь ирдэг. За тэгээ баг сургуулийн хүүхдүүд бол бас харандагаар бичдэг бүгд. Тэгээ Монголд бол бидний үед одоо баг чирнэлэн тийм үзгээр бичдэг байлаа шүү дээ тийм. Шууд анх бичиж үсэж яхад бол одоо ч гэсэн
тийм юм шиг байлээ. Тэгэл нөгөө одоо нэг Монголд бас эрийг харандагаар бичиж гэж бас юм яригдж байгаа юм шиг байлээ. Тэр нь бол яг хөө нөгөө хүүхэд бас алдах хэрэгтэй, жоохон хүүхэд сураагүй юмч зөндөө алдаа гаргана. Тэрийг ингээ баллууртал засаад бичих боломжтой гэдгийг бас суулгаж өгч байгаа юм санагдсан л та. За өөр одоо бас хичээлийн мэдлэгээс гадна бол бусдыг одоо хүндлэх, тэгээд дүрм журм сахих, хариуцлагатай байх зэрэг одоо хүмүүжлийн тал дээр бол маш их ач холбогдол өгдөг нь бол Японы яг боловсролын хамгийн том онцлог юм болов гэж одоо боддог. За өөр бас нэг сонирхолтой гэх юм бол нөгөө даалгаврын хувьд нэг юу яадаг штэ. Японд бага ангийн хүүхдүүдэд даалгавар өгдөггүй, зөвхөн тоглоулаа л идэг, айгуу тийм хүмүүжүүлдэг гэсэн нэг тийм яриа байдаг штэ тэ Монгол. Тэгээ би бас нэг тиймэрхүү ойлголттой л байсан. Тэгээ манай хүүхэд яг 1-р ангид орсон чинь ерөөс тийм байгаагүй. Өдөр болгон даалгавар өгдөг байсан. Дээрэс нь нэмээд өдөр болгон ийм нөгөө бахан принтер нөгөө ийм цааснууд эсэгийн даалгавар бараг ирдэг. Тэгээ би ч өдөр болгон сүүл рүү за ээжийнхаа даалгаврыг аваад ирээрэй минийх үү гээл хажууд нь хүүгийнхаа даалгаврыг хийлгээл хажууд нь баахан цаас маасыг нь авч байгаа л хүүгийн бүглөөл бүртгүүлгийн бүртгүүлээд уншихын уншаал бүр ингээл амар яг юм даалгавар шиг хийдэг байсан. Тийм болохоор ерөөхдөө юу хэлэх гээд байна гэхээр яг эцэгхийн оролцоог айгүй тийм оролцуулт юм байлээ. Зөвхөн сургуульд багшд даатгах биш. Эцэг их бол өдөр болгон хүүхдтэйгээ ажиллаж яг ингээд айгүй тийм одоо хамтын ажиллагаа гэдэг бол айгүй мэдрэгддэг. Тийм онцлогуд ер нь бол шүү санаанд орж Цаас даалгавраа хийгээл явах юм байна л да. Тэр тийм эхний 1-2 жил бол бүр яг сүүл рүү орой болгон. За өнөөдөр ээжтэн даалгавар байна уу гэл баахан юм цаас авчрал өгчин. Тэрийг уншихад бас нэлээд том ажил байсан. Өстө сонирхолтой юм байна тийм. Өөр бас нэг тооны нөгөө нэг юу байсан юм. Тоо бодоод арга зүйн айгу өөр юм байлаа. Хариу нь одоо жишээ нь тоо бодох арга нь ингээд хариу нь бол бид нар шууд мэдчихэж байгаа шүү дээ. Тэгсээр энднийхэн ч айгу тийм амархан юм. Нөгөө нэг чери гэж жимс идэг штэ. Чери жимсний арга гэж бас бодд юм байлээ. Тэр мэрийг би ерөөсөө нөгөө аргыг мэдгүй Монгол сурж байгаагүй учраас анх бас хүүхдтэйгээ яг нөгөө адилхан суралцаал явж байсан. Тэгэхээр агуулгын хувьд бас айгу өөр юм байна гэдгийг нь бол мэдэрч байсан. За манай уянгагийн хувьд Австрали ямар байна да? За Австралийн хувьд гэх юм бол Монголын одоо сургалтын системээс нэлээд өөр ялгаатай юмнууд маш их ажиглагддаг. За Монголд бол жишээ нь бид нар одоо багш төвтэй тийм ээ багш юу хэлнэ багш бид нар бүгдэрэн хийх ёстой байдаг шүү дээ. Бид нар одоо яг тийм сургалтын системээр хүмүүжсэн. Тэгээд энд Австрали болохоор ер нь бол нэлээд хүүхэд төвтэй. Хүүхэд юу хүсэж гин гэдэг дээр илүү тулгуурлаж ажилладаг юм шиг санагдсан. Тэгээд ер нь бол одоо баг одоо ангид суралцж явах явцад нь ер нь бол хүүхдийг хамгийн эхлээд энэ сургууль гэдэг зүйлд ингээд дуртай болгох дээр илүү анхаардгийн болов даа гэж би бас ер нь ажиглаад байгаа. Тэгэд ер нь бол ингээд Австралид хичээлдээ явах дургүй хүүхэд гэж баг байдаггүй юм байлээ. Бүх хүүхдүүд ингээд хичээлдээ явах дуртай. Яагаад тэгэхээр угаасаа ингээд тоглоомоор суйрлуулж хичээлээ заадаг. Тоглоомн дээр суйрлж хичээлээ заадаг. Тэгэхээр ер нь л ингээл хүүхдийн хувьд бол өдөржингөө тоглоод идэг байхгүй. Гадаач гарч нэг тоглоод, доторж орж нэг тоглоод. Тэгээд гол одоо ингээ багштай нэг уулзгаад яг энэ яг одоо энэ сургалтын хөтөлбөр дээр нь юуг тусгаж өгдөг вэ гэсэн чинь ерөөсөө бид нэр одоо 1-ээс 5 дугаар анги хүртэлх хугацаанд бол хувь хүн болгож яг зөв хувь хүн болгож хүмүүжүүлэхэд нэлээд анхаардгаа гэж хэлжсэн бас нэлээд өөр санагдсан манай Монголоос. Монголоор бид нар нэг хөтөлбөр байраад яг тэрийг одоо 1-р ангидаа бид нар энэ үсгийг ингээд сурах хэвээр, цээжлэх хэвээр, энийг бид нар ингэж уншиж сурах хэвээр ингээд айгүй их юм бичдэг байсан санагддаг штэ тий. Тэгэхээр энд бол ерөөсөө тэгдэггүй юм байлээ. Багаар одоо хүүхдүүдийг маш их ажилуулдаг. Багаар ажиллах одоо тий янз бүрийн одоо нөгөө нэг хүүхдүүдтэй яаж ингэж одоо нөгөө нэг хүмүүс чинь мэдээж хүүхдүүд чинь өөр ингэсэн зан характер байгаа штэ тийм хүүхдүүдтэй яаж одоо ингэж багаар орж ажиллах вэ? Янз бүрийн хүмүүстэй баг болгож нэлээд ажилуулдаг. За тэгээд юмн дээр анализ хийх одоо чадварыг нэлээд дээшлүүлдэг. За дээрэс нь өөрийгөө илэрхийлэх чадварыг нь бас нэлээд хөгжүүлж өгдөг юм байна гэж анзаарсан. Тийм. За нэг одоо нэг сургууль бол нэг юм нэмээд хэлэхэд болохоор Австралид бол сургууль болгоно өөрийн гэсэн том одоо хөл бөмбөгийн талбайнууд байдаг. Тэгээд дээрэс нь усан бассейны бас том бассейнууд байдаг. Тэгээд энэ нь бол ерөөсөө тухайн тэр 10 жил бол заавал суралцах ёстой хичээлүүд нэг спортын хичээлийг бол дандаа
7 хоногийн 1-2 өдөр заавал суралцж байдаг. Усан спортоор бас заавал 7 хоногт 1 удаа суралцж байдаг. За баярлалаа уянгад. асуулт байна уу та хэдэд? Яг хоо зүгээр сая Богийн ярьсан хоолны онцлог гэх юм бол нэрээ Японд бол жишээ нь хоолын цаанаас нь нүгт юм биш үү? Австрал болохоор тэгдэггүй. Заавал өглөө болгоо хоолоо бэлдэж авч явах хэрэгтэй байдаг. Тэгээд ээж нар нь өглөө болгон хоолын заавал бэлдэж өгч явуулдаг. Тэр ч зөндөх ажилтай. Тийм биш үү? Тий зөндөө ажил юм байна. Америкт бас тийм юм уу? Энд чинь бас нэг халуун орон болохоор бас айгүй маш сайн бодож хийх хэрэгтэй. Янз бүрийн өндөг орсон юм бол хийж болохгүй. Тэгэхээр чинь нэг өдөржингөө ингэ байж гад хүүхэд хизээч идэж магадгүй учраас нэг хүүхэд юм болохоор тэр чинь 5 ийм салангад брейк байт юм бэлээ. Өглөө нэг цайны брейк гээл тэгээд үдээс хойш нэг brain break тархины break гэх тэгээд өдөр ланч нэгээд тэгээ миний нэг хийж явуулсан ланч ямар ч 5 хуваач иддэг юм байлээ. Тэгээд одоо маш ухаантай л яахгүй бол бас хамаагүй сэндвич хийхдээ бас өндөг хийж болохгүй. Тэгээд хамаагүй бас айхтар тийм махан хоол бас хийгээд юм байна гэж бас би юу анзаарсан. За уянгада баярлалаа. Зүгээрээ. Сонирхолтой юм байна. Хоолны тавлаар Америк, Ирланд ямар байдаг вэ? Хийж өгдөгөө цаанаасаа хоолтой юу? Америкт нэр юу гэдэг шүү дээ. Манайд энэ дээр одоогийн захирал захиргааг солигдчихгүй бол ерөнхийдөө улсын сургууль chapter school бүгдээрээ цаанаасаа өнгөө хоолтой. Тэгтээ Япончууд бүр ингээл нэг амар шинээр Монголч гэсэн аяд гэдэг шүү дээ. Амар гоё шинээр нь хоол хийж өгдөг. Цэцэрлэн бицэрлийн хоол бүр амар тасархайс. Манай эдгээр хоол тааруу хөөрхи нэг өдөр нь би одоо нөгөө хоол моол эрүүл хоол гэдэг донгорч идэг болохоор тэгдэг багт. Пицца уухийн, нэг шасан дахиад нэг өдөр нөхийн, тэгснээр тэгэл баахан жуус ундаа уухийн, тэгээд бөөн чихэртэй. Тэгээд хоолнууд манай Америкийн хоолны соёл ер нь жоохон таарав. Тэгээд дандаа ерөнхийдөө аль маш их үйлдвэрийн журмаар бэлдсэн процесссэн хоолуудыг аяг хөлдөгцөн байдаг. Тэрийг тэгээ сайхан бэлдэж өгөх. Тэрийг тэгээ хоол өгнө гэж. Тэр хүмүүс жоох хүүхд ямар ч хамаагүй бүгдэнд нь тийм хоол өгнө. Би тэгээ бүр хоол бэлтгэе хийжсэн. Тэгтээ амар ажил юм байлээ. Тэгээд нүдэ анаал тэгэл идэл оройд эрүүл сайхан хоол идвэл болно доо гэж бодоод. Тэгээ нэрээ ажилтаа ээжүүдийн хувьд бол хэцүү л дээ тийм ээ. Тэрийг ингэж хоолн дээр нэрээ бас нэг сонирхолтой юм хэлээд найзуудаа би ч нэг хоолыг бэлтгэхдээ мэдээж нэг хүүгээ миний хүүл идэх юм чинь ингээл хамгийн эрүүл юмыг бодож одоо хийдэг. Одоо чи бичэн сонгохдоо хүртэл би бүхэл бүрийн бичэн хар гурлаар хийсэн гэл нэг амар өвцтэй бичэн гэл тиймийг сонгодог. Тэгэл одоо жимс бимсэн гихт чинь хамгийн одоо сахар багтай ч юм уу гэл ингээл ер нь айгуу тиймэрхүү юм одоо дадлаан байцаа хийгээл одоо аль болохоор эрүүл юм хийдэг. Тэгээд нэг өдөр манайхуу хурж ирснээ. Ээжээ та надаа ингээд дандаа эрүүл хоол хийхгүй байж болох уу гэхээр би гайхаад яагаад юу гэсэн үг юм гэдгсэн чинь. Манай найзууд шиг та хоол өгч болох уу гэдэг. Найзууд нь юу иддэм болоо гэсэн чинь энтхийн ээжүүд нь айгуу сан яа гэм билээ хүүхдүүдтэй дандаа ер нь юм ууттай чипснүүд өгч явуулд юм билээ. Ууттай чипснүүд дандаа тийм бэлэн юмнууд өгч явуулд юм билээ. Манай амгийн адилхан уу тийм харин тийм тэгээд за яг хаяа болж ирдэ байнга тэгж ингээд яана гэхээр бас тийм бас их бас нэлээд өөр тийм соёлын ялгаа байна тийм ээ харин Ирландын хувьд болохоор би ирээд айгуу тийм талархууштай байсан юм нь монголчин сургууль бас өдийн хоол гээл яг юм өгдөг. Гэхдээ зарим нь одоо чанар нь сайн муу янз бүр байдаг баг. Хувийн сургуулиуд бол угаасаа тусдаа ингээд хоолны одоо мөнгөний аваад тий хүүхдүүдтэй хоол өгдөг. Тэгээ энд болохоор үн төлбөргүй яг юм юутай хүүхдүүдтэй юм одоо ланч гэх юм уу тий ланч нь гэхдээ яг ингээд яг юм хоол биш л тий. Гэхдээ юу өгдөг гэхээр ингээд дандаа янз бүрийн гоё юм эрүүл юм шин жимс ногоонууд тэгээд дээрэс нь одоо
ер нь айгүй би тэр хоолных нь юунууд ингэ харахад ингээд боловсруулж юм процесс хийгээгүй ерөөхдөө тийм тэгсэрнээ юм байгалийн ямиг шууд тэр чигээр нь ингээд дандаа ингээд алин бол тэр чигт ингээд банан юмнууд ингээд тэр чигт ингээд хийгээд ингээд цаас уутан тэгээд өгцөн байдаг. Тэгээд тэр нь болохоор ингээд баг сургуульд тийм байж байгаа. Гэхдээ тэр дараа нь бас солигдсон. Тэгээд би нөгөө сургууль дээр нь багштай нэдэр уулзгаад очихоор хүүхдүүдээс авч болохоор ингээд нөгөө нэг сургуулийнхаа нөгөө коридорт ингээд тавьсан байдаг. Тэгээд тэндээсээ шууд аваад идэж болохоор ингээд тэр нь айгүй хөөрхөн санагдчихсан. Ингээд айгүй эрүүл. За бас ингээд нөгөө нэг сургууль дээр одоо ингээд хоол хийгээл ингэж мэнхээр би өмнө нь одоо хэлхээ бас марцсан байна. Сургууль багшлсан юм дээр янз бүрийн хоолны хордлого гэх юм болдог те. Тэгэхээр тэр юмнаас ерөөсөө бас айгүй сэргийлсэн. Ингээд шууд ингээд байгалийн ямиг тэр чигт нь ингээд гой цэвэрхэн ингээд угаад ингээд өгдөг нь надад аюу их таалагддаг байсан. Тэгээ тэрнээс ингээд сонголттой ингээд интернетээр нөө аппликейшнээр ороод ингээд меню байдаг. Тэрнээсээ юу авах уу гэдгээ ингээд одоо тэр цаас ууттай пакэжлсэн юм дотроо юу хийх үү гэдгээ өөрөөсөө ингээд сонгоод авчдаг. Тэгээд яг уу хаяада тэр дотор нь бас нэг сандвичний меню зэнүүд нэг тиймэрхүү байдаг. Тэгээд сүүлийн 1 жил билүү 2 жилийн өмнөөс юм халуун хоол өгнө гэдэг тийм засгийн газар нь тийм хэрэгжүүлээд хоол өгдөг болж гисэн. Энэ гэхдээ баг сургуульд тэгээд тэр нас ингээд менютэй нэлээд урт менютэй тэгээд тэндээс ингээд ер нь 7 хоног болгоо ингээд солиод өөр хоол энэ төр захиалж авч болдог. Тэр нь бас нэлээд өрхөн дандаа юм healthy юмнууд өгөөд харагддаг. Эрүүл. Тэгэхээр би энэ Европын хоолны одоо сонголт чанар стандарт бол илүү сайн ер нь аюу сэтгэл хангалуун байдаг гэж боддгоо. За тийм байна. За тэг дараагийн асуулт руу оръё гэж бодож байна. Түрүүний асуулт дээр хариулаагүй юм. Тийм шүү дээ. Би хариулаагүй шүү дээ. Үргэлжлүүлж. Тийм биш. За би нэр түрүүний юм хэлхээ марцсан байна. Тэгээд энэ дугаарыг бас ингээд би яагаад хөтлөг болсон бэ гэхээр сүүлийн яг 5 жил би ингээд Монголд хувийн сургуульд ингээд багшилж байсан. Тэгэхээр сургуульд ингээд яг дотор нь ороод багшилж байсны үед сургууль дотор яг юу болдгоо, хүүхдүүдийн дунд юу болдгоо, багш нар яаж хичээл сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг энэ төр гэдэг талаар бас тодорхой хэмжээний ойлголттой учраас энэ найзууд маань намайг хөтлөөч тэгээд энэ сэдвийг сонгож авсан байгаа. Тэгээд өөрөө ингээд сургууль багшилж байсны үед би бас сургуулиудыг энтхийн сургуулиудыг нэлээд их сонирхож очиж үздэг л дээ. Тэгээд яг яад юм байна, юу болж байна, ямар хуу одоо сургалт нь яаж явагддаг юм байна гэж сонирхож хардаг. Тэгээд тэрнээсээ ингээд бүгдийг нь бол яг одоо ярьж энэ цаг нь амжихгүй байх гэж бодож байна. Гэхдээ үнэхээр юм сонирхолтой яг өөр гэсэн юмнууд ингээд хэлье гэж бодож байна. Тэгээд энд бол ингээд сургалтын хөтөлбөр тэгээд сурах бичиг бол үнэхээр сайн өндөр түвшинд боловсруулагдсан байдгийн байна гэдгийг би харсан. Тэгээд яагаад тэгж бодох болсон бэ гэхээр манай Монголд бас ингээд хичнээн мундаг сайн хувийн сургуульч гэсэндээ ингээд тийм сурах бичгийн хувьд бас ингээд учир дутагдaltaй байдаг санагдсан. Ингээд багш сурагч хүмүүсийн хүүхдүүд одоо сургуулиар байгаа багш сурагчийн хамгийн чухал ингээд хэрэглэх зүйл чинь ном шүү дээ тий сурах бичиг. Тэгэхээр тэрний чанар агуулга стандарт маш сайн байх хэрэгтэй байдаг. Манай Монголын хувьд болохоор одоо за яг Cambridge-ийн хөтөлбөртэй сургуулиуд бол тэр Cambridge-ийн стандартны номоо хэрэглээд явж байгаа. Гэхдээ улсын сургуулиудын бол одоо ном сурах бичгийн агуулга бол тийм сайн байдаг гэж би бол хувьдаа боддгоо. Тэгээд зарим хувийн сургуулиуд бол ингээд тухайн багшийнхаа гаргасан одоо ном сурах бичгийг ашигладаг ч гэх юм уу те. Ерөөдөө юм тогтсон стандарт муутай агуулга бас жоохон тийм ч сайн бол санагддгүй. Энтхийн сурах бичгүүд бол бүр үнэхээр гайхалтай бүр яаж ингэж хүүхдийг ингэж хүмүүжүүлэхэд те хүүхдийн мэдлэг олгоход ийм гоё чухал юмнууд ингэж агуулж хийсэн байт юм болоо гэж их гайхсан. За тэгээд багш нарын харилцаа хандлага бол бас түрүүн одоо Америк те Австрали энтертэй адилхан ингээд сурагчаа ерөөхдөө төв болгодог. Тэгээд хүүхдийг өөрөөр нь хийлгэх, өөрөөр нь яриулах те багш хажуугаас нь зөвхөн ингээд дэмжиж туслах үүрэгтэйгээр ерөөхдөө хичээл сургалтын үйл ажиллагаа явагддаг. За тэгээд бас одоо нөгөө Монгол шиг одоо за яг сүүлийн үед ер нь гайгүй болсон л да. Хувийн сургуулиуд энэ төр бол хүүхдүүдийг илүү чөлөөтэй нээлттэй байх дээр нь илүү анхаардаг болсон. Энд бол гэхдээ тэр тал нь бүр илүү давуу ингээд тодорхой харагддаг. Ингээд яаж хүүхдтэй ингээд
маш одоо хүндэтгэлтэй харьцдаг гэх юм уу багш нар нь энэ хүүхэд юу хүсэж чинь яамаар байна тэ юу хэлхийг хүсэж чинь гэдэг ингээ нэг бүрчлэн анхааралтай маш сайн сонсож ингэж хүндэтгэлтэй харьцдаг нь их гоё санагддаг. За тэрнээс гадна бас well being гэдэг хичээл ордог. Тэрэн дээр нь болохоор ингээд хүүхдүүдийг нийгэмд одоо бие яаж зөв авч явах уу, хүнтэй яаж зөв харилцах уу, тэгээ сэтгэл зүйн эрүүл мэндээ яаж эрүүл байлгах уу гэх мэтчлийн хичээлүүд ордог. Тэр нь бас надад их гоё санагдав. Манай хоёр охин ч гэсэндээ тэр хичээлтэй аюу их дуртай. Тэр нь ингээд тусдаа бүр юм сурах бичигтэй одоо гэртээ хийх нөгөө дасгал ажлын ном энтертэй. Тэгээд тэр хичээлтэй аюу дуртай. Тэр нь гэхдээ юм үнэлгээ дүн мөн бол байхгүй. Тийм байдаг. За тэгээд спорт бол энд нэлээд том байр суурь эзэлдэг. Ерөнхийдөө спортын үйл ажиллагаануудыг бол маш ихээр зохион байгуулдаг. Ерөөсөө маш спортлог харагддаг хүмүүс нь. Тэгээ хүүхдүүд сургуулиуд ч гэсэндээ спортын арга хэмжээгээ маш өргөн зохион байгуулдаг. Айгүй одоо сургуулийн үйл ажиллагааны нэлээд том хувийг нь эзэлдэг. Тийм ялгаатай байгаа да. За тэгээ бас нэг хөөрхөн юм нь болохоор манай бага охин хэлжсэн. Ээж энд би сургуулийн нэг юмд амар дуртай байгаа гэж тэр нь болохоор ингээд нөгөө юм lunch break тэ өдрийн цайныхаа юм нөгөө том их завсарлага тэ манайхаар бол их завсарлага нь ингээд нэлээд удаан үргэлжилдэг. Тэгээд хүүхдүүдийг бүгднийг гадаа ингээ гаргаад ингээ хүснээр нь тоглуулдаг. Тэр нь бүр ингээд үнэхээр гоё санагддаг гэж тэгчихсэн. Тэгээд Монголд болохоор ээж ингээд номхон юу суу бити өмүүлээдээ бити хөдөл гэ тэгээд ингээд цонхоо онгоолохгүй гадаа гарч юм агаарч амьсгалуулахгүй айгүй хэцүү байдаг байсан шүү дээ ярьжсэн. Тэгээд тэр нь нэрэл тийм биш үү хүүхдийг ингээд хөдөлдөг насан дээр нь бити хөдөл ингээд томоотой суу чимээгүй бай гэд тэгээд ингээ агаарч амьсгалуулахгүй ингээ хичнээн цагаар суулгах чаар ямар хэцүү байдаг болоо гэж бодож байсан. За нэг иймэрхүү байна манай Ирланд дээр. За тэгвэл дараагийн асуултанд оръё гэж бодож байна. За сургуулийн төлбөр тэгээд бас анх одоо ингээ очиж хахад хүүхдүүдийн хэлний мэдлэг нь ямар байсан одоо хэлэн дээр бэрхшээл үүсчихсэн үү? Тэрэнд нь одоо дэмжлэг байсан уу? Сургуулийн одоо төлбөр гэдэгт нь би бол бас тусдаа дугуулan ном сурах бичиг сургуулийн дүрм товц гэх мэтчлэн төлбөрүүд энэ төр байдаг бол ямар байдаг вэ гэж асуумаар байна. За Японы одоо жишээгээ ярив. За гадаад хүүхдээ сургана гэдэг чинь угаасаа нэг талаасаа давуу тал ихтэй юм шиг боловч нөгөө талаас бол одоо тэгээ санхүү хэлний одоо тал дээр ч юм уу орчин соёл гэл одоо нэлээд олон асуудлууд үүсдэг шүү дээ гадаадад амьдарч байгаа бидний хувьд гэвэл за Японд бол гэхдээ энэ тал дээр ер нь харьцангуй сайн тогтолцоотой гэж боддог. За юуны өмнө бол төлбөрийн хувьд яриа гэж бодож байна. Цэцэрлэг өдөр өнжүүлэх цэцэрлэгүүд гэдэг. Би өдөр өнжүүлэх цэцэрлэг гэдэг нэг тийм нэр томьёо өгчөд байгаа шүү дээ. Тэр нь бол сургалтын агуулгагүй цэцэрлэг гэсэн. Тэд нар нь бол мэдээж одоо ер нь бол төлбөртэй. Гэхдээ төрөөс тухайн айлын орлогын түвшинд нь харж байгаа дэмжлэг үзүүлдэг байхгүй. Жишээлх юм бол оюутны визээр ирж байгаа гадаад оюутан байх юм бол төлбөрийг нь тэглэх ч юм уу төлбөргүй олгох, хөнгөлөгдөх гэх мэт одоо усаас бол айгүй олон дэмжлэг үзүүлэх тогтолцоотой. За энэ нь бол угаасаа яг нөгөө зөвхөн Япон иргэдэд биш гадаад хүмүүс ч гэсэн яг адилхан эрхтгийгч байдлаар нөхцөлтэйгээр үйлчилдэг. Хинч байсан яг адил эрхтэй адил хөнгөлт эдэлнэ гэсэн үг. Энэ нь бол бас их давуу тал байх. Түрүү нөгөө уянгагийн ярьсан Австралид бас ингээд бизнесээ шалтгаалаад өөр байд юм байна гэдгийг сонсоод өөр юм байна да гэж бодчихсон. За харин бага болонд одоо дунд сургууль бол улсын бололоо төлбөргүй байдаг. Төлбөргүй гэхдээ мэдээж нэмэлт зардал гэж байгаа. Одоо өдрийн хоол, сурах бичиг, сургуулийн хэрэгсэл, ямар нэг үйл ажиллагаа, аялын төлбөр зэрэг ер нь төлбөрүүд нь гараад тэрийг нь тусаа олох. Хоолны мөнгө энэ төрийн бол өдөр сар болгон төлөөд явдаг. Яг сургалтын агуулга нь бол одоо ерхий боловсрол нь бол үнэгүй гэсэн үг. Тэгээ ахлах сургууль нь бол бас арай өөр. Одоо улсын ахлах сургууль бол харьцангуй хямд. Харин хувийн сургууль бол төлбөр өндөртэй гэж байдаг. Гэхдээ бас л яг нөгөө төрөөс яг нөгөө янз бүрийн адилхан тэтгэлэг хөнгөлтүүд бол олгодог тийм олон систем тогтолцоонууд байгаад байдаг. Тэгээд Японд хүүхдүүд нөгөө нэг хичээлээс гадуурх дугуулan секцэнд бол айгүй их явдаг. Тэгээ сургуулийн төлбөр гэхээсээ илүү яг тийм дугуулan секцийн төлбөр бол сар бүр нэлээд их зарцуулагддаг. Тэгээ манай хүүхд ч гэсэн одоо 1-р ангиас эхлээл янз бүрийн одоо дугуулan секцүүдэд явдаг. Тэр зардлуудад нь бол нэлээд бас зардал гардаг. Тэгээд хэлний хувьд бол бас дэмжлэг их үзүүлдэг. Одоо гадаад одоо хүүхэд ба сургуулийн ч юм уу ер нь гадаад хүүхэд тэр сургуульд орлоо гэхэд одоо улсын одоо хотын захиргаанаас нь гадаад хүүхдүүдийн хувьд нөгөө нэг тийм Японы хэлний багшийг
гаргаж өгөх. Одоо үнгүүгээр гаргаж өгөх тийм тогтолцоо байдаг. Жишээлбэл би ч гэсэн одоо нөгөө оюутан байхдаа нөгөө юу яаж яасан л дотын сархаатайгаа гэрээтэйгээр 7 хоногт 1-3 удаа тэр нөгөө баг сургуульд очиод Монгол хүүхдэд Японы хэл заадаг тийм одоо цагийн ажил маягийн юм хийдэг байсан. Тэрнтэй адилхан яг нөгөө Монгол хүмүүсийг эсвэл нөгөө яг Японы хэлний багш нарыг тэр хотын захиргаанаас нь одоо чаленжуулаад тэр тухайн хүүхдэд тийм үнгүүгээр тийм хэлний дэмжлэг үзүүлэх тийм тогтолцоо байдаг. Энэ надад айгүй одоо маш одоо Японд амьдарч байгаа монгол хүүхдүүдэд маш хэрэгтэй систем гэж боддог. За ер нь бол тийм төлбөрийн хувьд нэг тиймэрхүү юм байна. Тийм ер нь бол тавчхандаа Японд дах боловсролын систем нь бол гадаад хүүхдүүдэд нээлттэй боломжийн ер нь төлбөртэй тэг хэлний дэмжлэг ч гэсэн сайн өгдөг гэж ер нь хэлж олнох гэж бодож байна. Тэгээд сонсогчд маань бас сонирхож магадгүй ер нь одоо нэг нэмэлт зардлууд нь одоо ойролцоогоор ямар хөө төлбөртэй гэдэг юм бол За манай хүүхд одоо бага сургууль сурдаг. Одоо хоолны зардал гэх юм бол сар болгон 6,000 yen төлдөг орчим. Тэгээд тэр нь бол нөгөө жоохон хуваагаа жилд нь хувааж байгаа л ингээд төлөөд идэг. Ер нь сар болгон бол 6-аас 10,000 yen гэсэн үг. 10,000 yen чи одоо Монгол мөнгөөр нэг 250,000 төгрөг юм уу? Тэрийг бол хоолны зардал гэдээ өгдөг. Гэхдээ хоол нь бол одоо үнэхээр бүр яг орц найрлагын хувьд маш одоо төгс гэж хэлж болохоор аюу сайхан баланслаг хоол гардаг байхгүй. Тэгээ би бол өдрийн хоолнд нь бол үнэхээр санаа зовдгоо. Маш одоо сайн бодно. Тэгээ хүүхдэд өдөр болгон яг өдрийн хоолнд нэг ширхэг юм пакеттэй сүү өгдөг. Тэгээ сүүг бол заавал аюу их уудаг байхгүй. Тэгээ би өмнө нөгөө тайдтаас ярьжсэн чинь тайд нөгөө сүү бас нэг ядгүй мадгүй ярьжсэн. Тэгээ энэ Японд бол сүүг аюу түлхүү хэрэглэн хүүхдүүд нь өдөр болгон сүүн тийм байт юм билээ. Тэгээд одоо тэр нөгөө сургууль секцүүд нь бол айгүй бас төлбөр өндөртэй. Хүүхдүүд нь бүгд л ер нь дандаа давхар юмд явт юм байлээ. Тэгээд лекц бүгд өөр одоо жишээ нь 10,000 сар болгоны зардал бол хэд гарт юм болов? Тийм 40,000 yen мэн бол 40,000 50,000 yen мэн болдог баха. Хүүхдийн яг зүгээр сургалтын юуг нь бодоход тийм 50,000 yen гэдэг чинь бас сая гаруй төгрөг болчих юм болов? Тийм тэр одоо гадуурх тэр сургалтууд нь нэлээд дугуулан секцийн төлбөр гэсэн үг. Тийм дугуулан секцийн төлбөр гэсэн үг. Манай хүүхд одоо нөгөө бассейнд явдаг, каратед явдаг, соробонд явдаг. Тэгээ бас нэг нөгөө юу яаж байгаа байхгүй юу? Хувийн багшаас гэрт нь авч байгаа гэх мэтчлэн төлбөрүүд нэг томрох тусам нь айгуу зардал нь нэмэгддэг юм байна. За уянгагийн хувьд Австралид ямар байна? За Австралид болохоор би түрүүн бараг сургууль дээр нөгөө төлбөрүүд нэлээд дэлгэрүүлээд ярьсан. Тийм байна тий. Тэгэхээр яг энэ дээр би нөгөө нэмэлтээ нөгөө нэг сургууль секцэнд дугуулан секцэнд явж байгаа тохиолдолд ямар байх вэ гэдэг тал дээр ярих гэж бодлоо. Тэгээд би түрүү хэлжсэн шүү дээ Австралид ер нь бол маш тийм нөгөө нэг Ирландтай адилхан спортлог ард түмээ ингээд өглөө алган хүмүүс нь гүйж идэг. Тэгээ хүүхдүүдээ бол ерөөсө сургууль нь дууслаа. Тэгээл үргэлжлүүлээл заавал нэг одоо юм спортын юм заавал явуулж идэг волейбол ч юм уу, хөл бөмбөг ч юм уу. Тэгээд бит хоёр хүүхдээ ер нь ингээ ажиглаад ингэсэн чинь манай хүүхд яг нэгдүгээр ангид ороод ер нь хөл бөмбөгт маш сонирхолтой болсон. Яг сургуультай явж эхлээд тэгээд бит хоёр за хойлоо энийг нь гоё хөгжүүлээ гээд хүүгээ хөл бөмбөгийн секцэнд явуулаад тэгээ манай хүүч одоо яг 3 жил тасралтгүй явж байна. Тэгээ өнгөрсөн жил хөл бөмбөгийнхаа шигшээд шалгарч ороод тэгээд явж байгаа. Тэгээд хөл бөмбөгийн секцний төлбөр нь болохоор нэг 5 сарын төлбөр нь нэг $500 орчим байдаг. Тэгээ Монгол мөнгөөр их юм бол сая 200-300 мянга. За тэгээд нэмэлтээр бас манай хүүхд усан бассейнд явдаг. Усан бассейнийхэн төлбөр болохоор сард нэг $150-60 хавцаа байдаг. Монгол мөнгөөр нэг 320-30 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Энэ дээр чинь өөр юу ярьлаа? Ер нь түрүүн бас ихэнх төлбөрийнхаа талаарх юмнууд юугаа маань ярьсан байна тий. Тийм байна тий. За Америк тэгвэл номноо ямар байна? За тэгэхээр цэцэрлэг би өмнө нь дурсажсэн ерөнхийдөө хувийн цэцэрлэгүүд холцоогтой усаас бол цэцэрлэг их боломж багтайхаа муужаасаа шалтгаалж байгаа. Гэхдээ ер нь бол за хэрэг Монголд байгаа тий Америк явах гэж байгаа хүмүүст цэцэрлэгийн буюу бага насны хүүхдүүдэд ирэх гэж байгаа. Зардал өндөр гэж ер нь тооцоход бол алдахгүй хаа.
Тэгвэл нэг юм сургууль дээр kindergarten буюу нөгөө бэлтгэл анги гэж байдаг шүү дээ. Тэрнээс доотлол тэрний уртлын буюу preschool буюу 4 настай тэгээд pre-K 1 тэргээд арай бага насны тийм анги авдаг тийм сургууль бол байдаг. Тэгвэл тэр нь маш цөөхөн хүүхд авдаг. Тэгэхээр тэнд хэрэг оруулж чадах юм бол үнгүй гэсэн. Бусдаар бол тэгэл цэцэрлэг. За би ер нь нэг $1500-аас $2000 бол зоолтоо төлнө гэж бодоход бол алдахгүй сарын. Тэгээд сургуультай ороход болохоор сургууль бол улсын сургууль мэдээж үнгүй, чаптер сургууль бас үнгүй. Хувийн сургууль бол хот мужаас шалгаад үнэтэй байгаа. Тэгэхдээ дунджаар нэг хараад 15-аас 20,000. За тэгээ манай Нью-Йоркт бол бүр 50-60,000 болт юм билээ. Тэнгэрийн үнэтэй тэгээд санаад багтчихгүй. Тиймэрх үн төлбөртэй байдаг. Нэг эрүүл мэндийн даатгал гэдэг нэг юм заавал бас шаардаад байдаг хүн болгонд Америкт гэхдээ нэг хүүхдүүдийг Medicare буюу улсаас нь тэрийг бол даачдаг учраас шүд эмнэлэг гэх өвдөх гэх мэт тэр бүгдийг болохоор улсаас үнгүй үйлчилгээг авч болдог. Тийм давуу талтай байна. Би сая өмнөх асуултан дээр нэг улсын онцлог дээр жоохон хоол яриад өнгөрцөн. Энд дээр нэг жоохон тодруулаад нэг юм хэлэхэд барууны соёлтой ерөнхийдөө адилхан тийм одоо өнөөгийн Ирланд болон Австралтайг адилхан ерөнхийдөө хүүхд төвтэй тэгээд хүүхдтэй хүндэтгэлтэй харьцдаг гэдэг чинь тийм яг тэр бол адилхан философи явдаг. Надад анх яриад сонирхож ирсэн нь болохоор ингээд сургууль юм уу цэрэгт очиход багш нар нь эцэг ихтэй нэг ярихгүй ингээ хүүхдэд хандаж ярьдаг. Монголд ингээ хүүхдийг тоодог шүү дээ. Эцэг ихтэй ярьдаг. Энд бол эсрэгээрээ. Тэр нь сонир байсан. Тэгээд тэр нь бас магадгүй хүүхдийн тоодгүй тий харин баг эсрэгээр асууад яддаг шүү. Тэр надад их гой санагдаж байсан. Тэгтээ тэр бас тодорхой хэмжээгээр суд болон давуу тал олон баг те нөгөө жоохон юм нэвтэрхээрээ гэдэг гэвэл бас талууд бас мэдээж байна тий. Нэг тиймхүү талд байна. Тэгээд Монголоос одоо хэрвээ ирж байгаа тэгээд сургуулийн насны хүүхдүүд ялангуяа миний туршлага дээр л гэж 4 хүртэх анги бага ангийн хүүхдүүдтэй бол одоо хичээл хэлний ямар нэгэн тусламж шаардлагагүй байгаа хүүхдүүдэд нэг гоё юм байдаг нь тусгай онцгой хүүхдүүдийн сургууль гэж бас улсын сургуультай дотоод дахиад нэг тийм төрөл байдаг. Тэгэхээр хэрвээ хичээл манай монгол хүчин хичнээн сэргэлэн тэ цогоо гэвэл тэгэхээр харж агаад бага ангийн хүүхдүүд байдаг бол тэр онцгой авьяастай хүүхдүүдийн сургууль гэдэг тэр сургуульд нь бүртгүүлээд бас илүү нэмэлт арай агшин түвшний хичээл бол заадаг юм байлээ. Тэгээд за дугуулсан секцийн хувьд ямар вэ? Дугуулсан секц тэгээ. Дугуулсан секцээр болохоор энэ сургуулиуд нь ерөнхийдөө 2 хагас 3 гэж дуустдаг учраас өдөөсөө дугуулсан секцэнд заавал хамруулах шаардлага гардаг. Тэгээд зарим сургуулиуд болохоор өөрийн үнгүй тийм after school гэдэг байхгүй 5 хүртэл 5 хагас хүртэл хаадаг тийм байдаг. Манай Нью-Йоркт болохоор бас тэр боломж нь харьцангуй цөөхөн. Тэгээд мөнгө төлж таардаг. Ерөнхийдөө манай охин одоогоор шатарт явдаг жилийн $1,500 орчим төлдөг. Дээрээс нь бусад тэр нь 7 хоногийн нэг өдөр бусад өдрүүд нь бас азтай үнгүй юм явдаг. Тэгэхдээ хагас бүтэн сайн бас спортын, бассейний болон гимнастикийн тэмхүү дугуулууд явдаг. Тэгээд тэр нэг жилийн тэгэхээр $1,000-2,000 бас төлж таардаг. Ер нь жилээр нь төлдөг юм уу те? Манай дандаа их төлбөрийг дандаа жилээр нэг цалин хүртэл жилээр нь ярьдаг. Тэр нас өөр юм байна шүү. Ирландд болохоор хүүхдийн дуулан секц болохоор яг нэг сараар ер нь эсвэл улирлаар нь ч юм уу ер нь. Тийм байна. За би Ирландын хувьд болохоор миний мэдсэн зүйлүүд гэх юм бол түрүү хэлсэндээ сургуулиар төлбөргүй, хувийн сургууль гэхдээ үнэтэй өөр тусдаа төлбөртэй янз бүрийн төлбөртэй байгаа. За тэгээд дугуулан секц болохоор нэлийн үнэтэй санагддаг надаа. Одоо жишээлбэл 7 хоногийн сургалт гэсэн ирнэ яг ажлын нэг 5 юм уу 4 өдөр ордог. Тэр нь ингээд нэг €100 байх жишээ нь. Тэгэхээр одоо сарын 4-7 хоногор бодох юм бол нэг €400 болох гэдэг байгаа байхгүй юу? Тэр сургалт нь. Тэгэхээр нэлийн үнэтэй санагддаг. Тэгэл би Монголынхоо одоо дугуулан секц тэдний багш нар нь ямар
хүчин чармаалт гаргаж заадаг үлээ гэл тэрийг аягүй их санаалцдаг. Яа тэгэхээр энд болохоор хүүхдийг тэгж нэг хүчлээд байдаггүй. Ерхэд ингээд дугуулan сексийн өндөр төлбөр төлж байгаа ч гэсэн ингээд тааваар нь жоохон өдрийн нэг ингээд хөвчлөлтөө өнгөрөх маягтай ч юм уу нэг тийм харагдаад байдаг. Тэгсэрний маш өндөр төлбөртэй. За тэгээд сургууль бол заавал юниформ өмснө. Тэгээд юниформууд нь болохоор ингээд дөрөв төвчнүүд нь болохоор бүх юмтайгаа байдаг. Тэгээ энд чинь нөгөө жилийн 4 улиралтай болохоор бүр ингээд гадуур күүртэг мөртөг гутал гээл ноосон цаамц биеийн тамирын хувцснууд нь ингээд тусдаа бүх юм нь нэлээ юм олон иж бүрдэлтэй хувцс байдаг. Тэгээд тэр нь болохоор маш чанартай. Гэхдээ бас үнэтэй. Ахлага ангийн одоо хүүхдийн хувцс бол одоо нэг бараг ойролцоогоор сая бид нэр сүүлд хөдөлж хавд 300 евро орчим болж исэн. Тэгэхээр бас үнэтэй. Тэгээд сургууль заримдаа болохоор ингээд сургуулиасаа энэ шалтгаалаад ах шиг би сайн мэдгүй. Манай одоо охин ахлах сургууль ороход registration fee гэдэг бас нэг бүртгэлийн хураамж нь ингээд 160 евро авч ирсэн. Тэгээд зарим одоо бага сургуулиуд энэ төр дээр бол тийм их авагдахгүй байсан харагдаад байгаа. За тэгээд хэлний дэмжлэгийн хувьд бол манай хоёр бол айгүй одоо тийм англи хэлний мэдлэг маш багтаа ирсэн. Тэгэхээр маш их таалагдсан юм ингээд бүр тусдаа яг багш гаргаж өгөөд хичээлийнхэн дараа нэг цаг орчим ингээд хүүхдэд ингээд бүр ингээд хичээлээ гүйцэж англи хэлээ ингээд сайжруулж ойлгоход ингээд тусламж үзүүлдэг юм тусдаа бүр багш гаргаж өгдөг. Тэгээд тусдаа ингээд багш гаргаж өгж одоо мэдээж хүүхэд нь нэмэлт цагаар явах гэж байгаа болохоор сурах гэж байгаа болохоор эцэг эх рүүнд бүр ингээд аль биесны захиа явуулаад хүүхэд чинь ингээд хэл зааж өгч болох уу, хэлийг ингээд хэрэгтэй байна, тэгж болох уу гэд ингээд зөвшөөрөл авдаг. Тэр энэ төр нь бас маш их таалагдсан. Ямар гоё юм бэ гэд. Ер нь бол яг нөгөө энэ мөнгөтэй улсын одоо ингээд нөгөө боловсролын салбартаа зарцуулж байгаа хөрөнгө мөнгөнийх нь хэмжээ бас хамаагүй өөр л байна л да тий. Тэгэхээр багшийн хүртээмж маш сайн байгаагийн илэрлэл юм болов гэж хараад байгаа. За нэг иймэрхүү л байна. За ингээд ерөөдөө бид хэдийн асуултууд маань хүмүүсээс нэлээд сайн хариулт өгч чадсан байх гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ подкаста өндөрлөхийн өмнө ингээд бүтэрэнгийн ингээд базаад ер нь хэлэх юм бол хувь хүнийхээ одоо туршлага дээр үндэслээд ингээд хүүхдээ аваад гадаадад ажиллаж амьдрах гэж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө байгаа юу? Тэгээд давуу одоо Монголтой харьцуулахад ингээд давуу болон сул талууд энэ төр юу байсан бэ нэг сайхан дүгнээд хэлвэл юу гэж бодож байна? За Японы хувьд гэх юм бол ерөнхийдөө бол яг давуу тал бол зөндөө байна. Бас сул тал зөндөө байна тий. За дүгнээ хэлэхэд одоо ер нь бол түрүүн нөгөөний бүгдийн давуу тал ер нь харьцуулаад хэлсэн шүү дээ тий. Ерөнхийдөө бол нөгөө Японд бол хүүхдээ өсгөх оюутны визнес үл хамааран ер нь бол хөнгөлт энэ төр Япон хүмүүстэй яг адилхан тэгш хэрэгтэйгээр гадаад хүмүүс ч гэсэн тэр яг тэр эрхийг нийтлэн дээрээс нь хүүхдийн мөнгө гэж бас улсаас нь өгдөг. Сар болгон 10,000 йен. Тэрийг нь одоо 2 сард нэг удаа өгдөг. Эсвэл 4 сард нэг удаа өгдөг байж байгаа. Сүүлийн үед 2 сард нэг удаа өгдөг болсон. За тэгэхээр ерөнхийдөө тэр нас яг Япон хүнтэй адилхан өгж байгаа байхгүй тий. Тийм тэр нь бол нэлээд бас ингээд дэмжлэгүүд бол яг Япон хүнтэйгээ эргэдэг шиг ингээд эзэлж байгаа нь айгуу давуу тал юм шиг санагддаг л да. Тийм болохоор бид нар яг албан ёсны визээр л оршин сууж явах юм бол Япон хүмүүстэйгээ адилхан л эргэдэг хүүхдүүдэд өсгөх тийм боломж нь бол бүрднэ гэсэн үг. Тийм тэгээд одоо сул тал ер нь байдаг болов. Би бас нэг найзаасаа Японд нэлээд удаа амьдарсан олон хүүхдтэй найзаасаа тэгж сонсч ирсэн. Ингээд Японч их дүрм журм баримталдаг болохоор хүүхдийг хэтэрхий ийм хайрцаглагдмал болгочдөг гэж сонсоодсэн. Энэ тал дээр хэлэх юм байгаа юу? Тийм ер нь бол бас тийм тал ажиглагдаж байна. Дээрэс нь манай хүүхэд яг нөгөө сая корона гарсан шүү дээ. Коронагийн үед чинь нөгөө нэг яг манай хүүхэд 1-р ангид ороход нь яг корона гарсан үе байж таарад хүүхдүүд яг 1-р ангид орохдоо бүгд масктай орсон байхгүй юу? Яг тэр үеэр одоо 3 жил яг тэр масктайгаа амьдарсан гэсэн хүүхдүүд. Тэгэхээр одоо яг энэ Японы нийгмийн бас нэг асуудал болж гарч ирж байгаа. Тэр хүүхдүүд бүгдээрээ найзуудынхаа царайг хараагүй 3 жил сурчиж байгаа байхгүй юу?
Тэгээд 4-р ангид ороод яг корона нөгөө маск ингээ арай гайгүй болоод маска ингээ тайлах гэсэн чинь хүүхдүүд нөгөө маска тайлж чадахгүй ингээ ичээд идэх ч юм уу тий. Тэр юм асуудал гарч ирсэн. Тэр нь манай хүүхд дээр бас ер нь бас илэрсэн тий. Бүгд хүүхдүүд л адилхан ингээ маск байвал илүү ингээ дараа нөгөө юу гэх хамгаалагдсан илүү ингээ үгүйгээ хэлж чад маска авчихаар ингээ бараг нүүрэн амир тийм ичимхий юу шиг болсон. Тэр шиг одоо хүмүүс нүрээ хараад мэддэг болсон. Тэр яг нөгөө хүүхдүүдээс гадна оюутнууд ч юм уу ер нь бол яг Японд тийм одоо асуудал үүссэн. Тийм тэр нь бол бас нэлээд миний хувьд бас эмзэг тусч исэн л та хүүхдүүд энэ чи юу гэсэн үг юм бэ гэдээ би бас хүүхдтэй зөндөө хэлээл. Тэгээ манай хүүхд ч гэсэн маска ер нь их зүүх дуртай шүү. Япон хүмүүс ер нь их маск зүүх дуртай. Манай хүүхдээс ер нь маск зүүх хүмүүстэй. Маск зүүх хүмүүс яг тэрийг аягүй тийм сурч байна. Юм л бол тийм маск зүүчих гэдэг болсон. Тэр нь надад бас жоохон эмзэг туссан гэх юм уу. Тэгэж болохгүй гэдэг. Тэгээ тэр нь бол тодорхой хэмжээнд юм ичихтэй тийм даруу төлөв болсон. Тийм зан төлөв сууж байгаагийн л илрэл ах л та. Тэрнээс биш яг нөгөө хүүхаа гэл амар тийм нүүрэмгийн тийм биш бас болж эхэлж байгаа л та. Яг Японд өсөж байгаа болохоор тийм. Тэрэн дээр бол бас Монголд байгаагаас илүү жоохон юу байж магадгүй хайрцаглагт тийм сэтгүүтэй байх вэ гэдэг. Миний одоо мөрөөдөл гэх юм уу зорилго гэх юм уу хүүхдээ жоохон томроод ирэхээр нь жоохон юм Америк, Австрал ч юм уу жоохон юм өөр газар ингээ англи хэлтэй өөр тийм чөлөөтэй тийм нийгэмд жоохон сурах юмсан гэж ер нь бол зорж байгаа. Тэгжээч энэ хүүхдийг бас задлах хэрэгтэй. Тийм бас бодолтой байдаг. За баярлалаа. Оянга Австралид хүүхдээ өсгөх, Монголд хүүхдээ өсөхийн юг базаад хэлүүлв. Сургууль сурах хоёрын одоо дунд ямар давуу сул талууд байна? Ер нь өөрийнхөө зүгээс өгмөр байгаа, хэлмээр байгаа зүйл байгаа юу? Хэлээгүй үлдсэн ч юм уу? Яг Монголд ч би одоо хүүхд сургаж үзээгүй болохоор яг Монголд ч өөрөө суралцж ирсэн яг хүүхдүүд бол дандаа яг энэ цэцэрлэг сургуульд оролцсон болохоор яг ээж үний өнцгөөс яг хаах юм бол энэ л манай хоёр өссөн байна л та тий. Тэгэд яг надад бол Австралийн юу үнэхээр таалагдд юм а. Ер нь бол боловсролын систем хүүхдийн одоо өөрийгөө илэрхийлэх тий тэр спортын тал дээр хүүхдийг ингэж хүүлэн дэмжиж ингэж яаж байгаа байдал гэл тий. Тэгэл тий ер нь бол би Австралийн боловсролын системд ер нь бол маш сэтгэл хангалуун байдаг. Тий. За Америкийн хувьд ярих юм бол сая уянгаа дайрсантай адилхантай ер нь барууны ерөнхий боловсролын систем их ойролцоо, философи нь ойролцоо болохоор яг нэм тодруулж хэлье гэвэл надад нэг анзаарсан цэцэрлэгийн насны одоо хүүхдтэй хүнд бол цэцэрлэгийн багш нар нь нэг тийм Монголд чинь айгүйх ингээд хөөрхөн үсийн ингээд айгүй анхаарал тавьдаг штэ тий ингээд нус нугацсан бол үсийн цэвэрлээд өмнө төнд ингээд яаж ицсэн бол засаад үсийн янзаар ингээд нэг тийм сэтгэлтэй энд болохоор тэгэл анх өглөө ямар байсан тэгээ тэрнээсээ хаашаа баг хүн гар хөрөөгүй мөгөөс шай бислийн морой ээж авдаг тэгээд нэг тийм байгаагаараа өөртөө уучраа болоод байж идэг тэр нь надад анх жоохон сонин санагдчихсэн. Тэгээд орос цэцэрлэг бод энд арай өөр юм байлээ. Тэгэхээр тэр манай Азийн юм уу тэр хавийн нэг тийм соёлын онцлог юм шиг байгаа. Энд бол тэгээд цэцэрлэгт өгчөөд нэг их найдалдгүй мэдээж аюулгүй ямарсан хоолтой байна. Бусдаар бол тэгээд яг тийм анхаарал халамжийн хувьд минийдэх юм жоохон тийм санагцсан. Тэгээд сургалтынхны хувьд болохоор цэцэрлэг чинь манай Монголд гоё нэг хөөрхөн дуулуулаа, шүлэг хийлгээд, шүлэг уншуулаа, чэйжлүүлээ нэг тийм бүжиглээл тиймэрхүү одоо сургалтын арга барилтай шүү. Тэгээд энд болохоор тийм юм ерөөсөй байгаагүй. Ерөнхийдөө үсгээ сураал тэгээд тоглуулаад тэгсэж аваад тэгээд цэцэрлэг дууссан да. Ирэх гэж байгаа хүмүүсийн хувьд нэг бага насны хүмүүс вакциныхын түүх бичгийг заавал авчираа маш чухал байдаг шүү. Тэр баян асуудаг айгуу чухал байхгүй тий чинь нэг хийлгэсэн юм уу вакцины ямар вакцины хийлгэсэн ингээд бүх сургууль цэцэрлэг бүр асуудаг. Тэгээд тэр их нэр чухал юм байдаг. Суул талын хувьд би нэг жоохон сенсацтай жоохон муухай мэрч байна. Өнөө тэгээд болвол аимшигын дуу миний авт тавьж болно штэ. Эдит хийхдээ. Энэ нэг яг хоёр жоохон
бодууштай нэг хоёр нөхцөл байдаг. Нэг нь болохоор Америк бол марихуан буюу хар тамхи өвс гэхдээ өвсийг нь бол хуулиар зөвшөөрсөн. Тэгэхээр өвсийг аюулгүй тэр тал дээр бол за би мэрэгчлэн биш нарийн нэмдэр дэлгэрүүлээд хэрэг баг. Гэхдээ миний ээж хүний хувьд бодоход өвсийг зөвшөөрчхөөр тэрнтэй холбоотой маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд энд зөвшөөр зардаг. Одоо жижигхэн гами бэгээд жижигхэн байгаатай эрзэний чихэр байна, янз бүрийн амттангууд байна, тэгээ витамин шиг юмнууд байна. Тэгээд маш олон төрлийн дээр бүр ялгаж мэдхийн аргагүй тийм бүтээгдэхүүн их байдаг. Энийг ингээд хүүхд бага насаасаа ингээд тэрэнд ингээд ийм зүгээр байдсан байна, болдсон байна гэсэн тийм сэтгэл төрүүлээд байгаа надад нэг таалагдгүй. Тэгээд ахлах сургуулийн 0 мойлдод жишээ тодорхой хэмжээгээр хүмүүс хэрэгжилжсэн тийм хөө манай ажлын хүний тийм туршлага бол байсан хүүхдүүд нь. Тэгэхээр надад тэр жоох ийгүү тэрнээс цаашлаад хүндрэхээр манай Нью-Йоркт нэг байдаг нь фентанил гэдэг одоо нэг жоох химийн драг байхгүй одоо мансуурлах бодис юм өвчин намжих тэр хүндэрсэн төвшин тэ хар тамхины хувьд мансуурлах бодис гадуур жижигхэн хайрцаг нь хүүхдийн сургуулиудын орчноор маш их байдаг. Надад тэр бол амар санагдсан. Тэр фентанил чинь хэрвээ амжилтын замаар очих юм бол маш аюултай хүүхдэд мэдхгүй жоох хүүхд тоглол тэр бол надад тодорхой хэмжээгээр бол жоохон эвгүй санагддаг. Хоёр дахь аим шиг юм болохоор галт зэвсгийн хууль бас хуулиар бутыг чинь зөвшөөрсөн. Тэгээд яг хүн бие хамгаалах одоо өмчөө хамгаалах гэдэг үүдний хүрээнд бол за болж ийн гэтэл хүний нэгэн чи ямар үлээ сайнтай муутай тэгээд зөвлөлтөн тэгээд тэгэхээр хүндрэхээр аль хүртэл төвшин хүртэл хүндэрч болохгүй гэдэг бодоод үзэх юм бол эвгүй тэгээд бас нэг тодорхой хэмжээ маш шүтинг болдог. Тэгээд яг магадлал маш бага хүмүүсийг амар айлгч шиг боллоо л та. Гэхдээ тодорхой хэмжээний сургууль дээр бас ганц хоёр темп тохиолдол бас болдог штеп. Гэх мэтийн тийм хөө жоохон онцгой гэх юм уу сөрөг гэх юм уу барууны соёлын нэг тийм Америкийнх юм байна. Америкийн онцлогийн тийм сөрөг талууд байдаг. Тэгэхээр ээжүүд нь бас магадгүй багч гэсэн те сайн муу бүгдийн сонсвол зүгээр ах. Тийм эрсдлүүд байгаа шүү. Энэ яг номног хэлээ ярьсан дээр нэг инээдтэй юм санаанд орж ирлээ. Манай нэг таньдаг хүн Америкт нэлээд олон жил амьдарчаад ирсэн байхгүй. Энэ Австралид одоо амьдрахаар ирсэн байгаа. Тэгээд тэгжсэн надад хэлжсэн. Хүшин Австралийн customer service нь ямар муу юм бэ те гэд Америктэй харьцуулахад айгүй муу байна гэд. Би гайхаад надад бол бүр айгүй сайн л санагддаг байхгүй юу? Маш сайн. Тэгээ яагаад тийж бодсон юм болоо? Яагаад гэд асуусан чинь Америкт болохоор нөгөө буу зөвшөөрсөн учраас бүх хүн буутай учраас хинтэй ч муухай харьцаж болдоггүй гэнэ. Ерөөсө бүх хүмүүстэйгээ бүр маш гоё харьцдаг гэж тэрийг бас сонсоод бас л нэр эвгүй юм биш шүү гэдэг. Хүн ямар ч нөхцөлд ерөөсө баг тийм буруу эмоц бол гаргаж болохгүй л нэр ус юм байна да гэж би бодчихсон. Сайн номног ярьсан. Маш сонирхолтой жишээ гэсэн. Тийм. Яг сонирхолтой байгаа санагдлаа. Тийм. За миний хувьд болохоор Ирландд одоо ингээд өнгөрүүлсэн цаг хугацаа тэгээ хүүхдүүдтэйгээ сургуульд явуулсан энэ туршлагаас харахад мэдээж давуу болон сул талууд аль аль нь байна. Тэгээд мэдээж одоо юм хөрөнгөтэй улс учраас ингээд боловсролын салбартаа нэг хөрөнгө маш сайн оруулдаг санагддаг. Тэгээд энэ одоо багшийн хүртээмжийг сайжруулж байгаа болохоор тэр чинь шууд ингээд боловсролынхаа чанартай ингээд шууд уялдаа холбоотой байж байгаа байхгүй. Тэгэхээр манай Монголд одоо жишээл манай охин 1-р сургуульд явдаг байхад ингээд маш нэг ангид бол ингээд 60-70 хүүхэд байх нь ер нь хэвийн үзэгдэл байсан. Энд болохоор ингээд 20-30 орчим хүүхдүүд байгаа учраас нэг хүүхэд одоо багш нэг хүүхэдтэй одоо харилцах цаг нь бол хамаагүй ихсээд ингээд хүртээмжтэй болчихж байгаа учраас шууд сургалтын чанарт энэ ингээд нөлөөлж байгаа гэж би бол ингээ харсан. Тэгээд за ер нь бол энд бас хүүхдүүдийг аль болох юм стресст оруулахгүй байх. Ер нь бол орчин үеийн нийгэм чинь ингээд маш хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор том хүн хүүхэд гэлтгүй бүгд л адилхан ингээд стресст орж байгаа учраас хүүхдийг яаж ингээд стрессгүй байлгах уу, яаж юм сэтгэл зүйн эрүүл мэндийн сайн байлгах уу гэдэг тал дээр нь маш их арга хэмжээ явуулдаг. Даалгавраар их дардаггүй тий. Манай монголчууд нөгөө хайртай одоо ээж
хүүхд хоёрын дунд та нэрээ хамгийн муухай маргалдаан хэцүү байдал үүсгдэг юм чинь гэрийн даалгавар гэж яриад байдаг шүү дээ тийм хүмүүс. Тэрэн шиг одоо бодоход энд бол ерөөсөө гэрийн даалгавар маш бага даалгавар өгдөг. Тэгээд 5 дахь өдөр бол ерөөсөө бүр гэрийн даалгавар өгдөггүй. Тэгээд 5 дахь ах сайн бүцэнийг гэрийнхэндээ гоё өнгөрөх одоо цаг хугацаагаар нь хангаж өгдөг. Тэр нь бас их таалагддаг. За тэгээд хичээлийн улирлын сүүлийн ингээд 7 хоногт болохоор бүр ингээд хичээлийн маш багасгаад даалгаврын бол бүр огт байхгүй болгоод ийм чөлөөтэй илүү өөр юм сургуулийн активитинуудыг зохион байгуулдаг. Тэр нь бас их гоё санагддаг. За тэгээд спортыг бас маш сайн дэмждэг нь бас маш их таалагддаг. Манай Монголд одоо сургуулиуд те бас ингээд хүүхдүүдийг харахад ингээд сургуулиас гадуурхын одоо секц дугуулангийн төлбөрийг төлөх боломжгүй айлууд энэ төр байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол бүх хүүхдүүдийг ингээд спортоор сайн суралцах одоо орчин нөхцөл те ер нь юм хангаж өгдөг. Одоо дугуулангийн төлбөр бол жоохон үнэтэй байдаг. Одоо артын дугууланч гэх юм уу өөр одоо юм спешиал одоо юм онцгой тийм дугуулангуудын төлбөр үнэтэй байдгаас спортын дугуулангуудын төлбөр одоо спорт клубын юмуд бол төлбөр нь харьцангуй арай бага байдаг юм шиг санагдсан. Энэ нь бол ингээд хүүхдийг сэтгэл зүйн хувьд, бие физиологийн хувьд ч гэсэндээ эрүүл байх боломжийг ингээ аюул сайн хангаж өгч байгаа юм шиг харагддаг. За тэгээ мэдээж сул тал бас байгаа. Одоо энд бол ингээд хитрхи ингээд ер нь бол хүний эрх одоо Америкт ч гэсэн ярьж байна те ингээд хүний эрхийг одоо дээдсэн газар бүх юмыг ингээд зөвшөөрдөг. Тэрнээс үүдсэн одоо сул талууд ингээд байгаатай адилхан энд бас хүүхдийн эрхийг маш өндөр тавьдаг. Тэрнийхээ одоо үр дагаварт нь бас амсж байгаа ингээд сөрөг талууд маш их байгаад байгаа. Тэр нь ялангуяа ингээд Ирландын өсвөр насны хүүхдүүд тийнейжрүүд гэж ярьдаг. Тэр нь бол ингээд бүр алдартай. Яагаад тэгэхээр өсвөр насны хүүхдүүд энэ хүүхдэд бол ингээд эрүүгийн хууль энэ төр ерөөхдөө бол үйлчилдэггүй байгаад байгаа. Тэгээ бас номноо шиг жоохон аймар юм ярихад бол ингээд хүний аминд хүрсэн ингээд өсвөр насны хүүхдүүдийг хуулиар арга хэмжээ авах боломжгүй байх жишээний тийм бас тохиолдлууд гарсан байгаа гэдэг. Тэгэхээр энэ бол хүүхдүүд бас хэдий одоо хүүхдийн эрхээ эдлэх хэрэгтэй ч гэсэндээ үүрэг хариуцлага нь ерөөсөө байхгүй болсон ингээд харагдаад байдаг. Энэ нь бас ингээд одоо би ингээд Аз ээжийн хувьд бол ингээд соёлын ингээд маш одоо зөрүү ялгаа ингээд надад мэдрэгддэг л дээ. Яагаад тэгэхээр хүүхдүүд маань ингээд хитрхи эрх чөлөөтэй те байх байдлыг ингээд хүүхд чинь маш хурдан энийг ингээд сурч нийгмээс сурч авдаг юм байна л да. Тэгээд одоо би ингэх гэдэг нь миний л юм ийм би ийм хүн гэж ингээд хитрхи их ингээд ярих тал руугаа ер нь болох шинжтэй бас тийм юмнууд ингээд манай энэ амьдардаг одоо Монгол хүүхдүүд донд ч гэсэндээ ингээд ажиглагдаад байдаг. Тэр бол ингээд бас хүүхдүүдийг ингээд том хүмүүс бас өөрсөнтэйгээ ижилхэн төвшөнд ингээд авч үздэг гэдэг түрүүн зөндөө дурддагдсан тий. Тэгэнгүүт ингээд хүүхдийн бас хийж болох юм болохгүй юм тий. Настай хүнийг жишээлбэл хүндлэх гэдэг манай одоо ёс заншилтай бол ерөөсөө ингээд таарахгүй байгаа байхгүй. Тиймэрхүү юмнууд бас ингээд их ажилладаг. Тэгээд манай Монголын бас давуу талууд байгаа. Одоо академик сургалтаа бол маш сайн чанартай өндөр түвшинд илүү юм агсан гүнзгийрүүлсэн түвшинд заадаг юм байна гэж бодсон. Энд бол дахиад эрхчлөө гэдэг үднээсээ ингээд одоо чи сурч болно, сурахгүй ч байж болно гэдэг нэг тиймэрхүү баг юм философи байгаад ингээд маш зөөлөн хандхаар ингээд өөрөө бие даашлаад сурах одоо чадвар ингээд муу эзэмшсэн хүүхдүүдийн хувьд бол ингээд хит ингээд сулраад явчих ч юм уу те ингээд академик мэдлэг маш муутай болох юм бас эрсдэл бас байгаа харагддаг. За ерөнхийдөө иймэрхүү байна. Маш одоо найзууд маань ч гэсэн би ч гэсэн өөрийнхөө чадлын хүрээнд одоо туулсан туршлагаасаа ингээд хуваалцсан гэж бодож байна. Тэгээд энэ хүрээд одоо манай өнөөдрийн подкаст дуусаж байна. Тэгээд та бүхэн маань ингээд комментоор ингээд ямар сэдвийн талаар яриулмаар байгаагаа бас бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн сэдвэр бид нар одоо ажил мэргэжил карьертэй холбоотой чиглэлээр ярилцъя гэж төлөвлөд байгаа. За ингээд подкаста дуусгах уу? За тий. За дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай. Bye. Subscribe дараарай гэж хэлсэн юм байна.